Ороо өндөр үзэгчтэй манай өнөөдрийн зочноор засгийн эрхэнд байгаа хоёр намын бас нэг нэлээд өндөр албан тушаалтай нөхөр орох байсан ч харамсалтай нэрсэнгүй ажил гарлааг нь өнөөдрийн ярих сэдэв бол хамтарсан засгийн газраас ардсан нам гарсан талаар ярилцах мөн ардсан намын үндэсний зөвлөлт хорооны хурлын талаар ярилцъя гэж бодож ирсэн. Ингээд та бүгд энэ доор гарч байгаа утсаар өөрсдийн санаа оноог хэлж болно. Хэдхэн өдрийн өмнө хамтарсан засгийн газраас ардсан нам гарсныг хоёр намын нөлөө бүхий лидерүүд янз бүрээр ярьжээ. Монгол ардын намын дарга Батбол юу гэж ярьж байна гэхээр ханилж яваад нөхрөө унж яваад морио гэдэг шиг их муухай юм боллоо. Бол энэ хугацаагаа дуусгасан бол зүгээрээс юм а гэж ингэж ярьж байна. Ардсан намын их хурлдах намын бүлгийн дарга сайхан бэлэг юу гэж ярьж байна гэхээр эдсэн ирүү хувхаарч идүүлсэн бут ургадаг гэж одоо тэгж ярьж байна. Өөрөөр хэлбэл ардсан нам хамтран засгийн газарт байхдаа сайн олигтой ажиллаж чадсангүй гэсэн утгаар хэлж байна. За эхнийхээ зочныг авъя. Таныг сонсож байна. Таныг сонсож байна. Орой мэндэ. Засгийн газраас хамтран засгийн газраас ардсан нам гарснаас яг цаг үеэ олсон асуудал байгаа гэж бодож байна. Ер нь Монгол улсад ардчил хөгжөөд одоо 20 гаруй жил болчихлоо шүү дээ. Тэгэхээр ер нь одоо аль нам бай. Тэр нь гарч ирж байгаа энэ олон намуудаа нэгдүгээр зэрэгцмээр. Нэгдүгээр энэ хүмүүсийн үзэл бодол гэдэг юм одоо энд дөрөд одоо ер нь улсын орнос зөвлөж өгч шүү дээ. Энэ ардсан нам ардын нам Монгол улсад өсгөл нам гэсэн хоёр хуваагдчихлаа. Тэгэхээр сая илбэгдэх дараа нэг үг хэллээ шүү дээ. Ерөөсөө юу хийя? Энэ намуудыг хараая. Тэгээ шинээр ер нь тэрэн дээр тий. Одоо ардын нам гэдэг чинь аль 21 оны нам шүү дээ. 21 оны намыг дахин сэргээж ямар одоо тийм тоглоомны хөрөс хүмүүсийг хүмүүсэд ингэ тоглож шүү дээ. Ийм юмнуудыг болимоор. Тэгээд улс их орныхын төлөө юм байна. Тэгээд ардын нам бол одоо сая 7 сарын 1-ний өдөр бол одоо тэр ёстой үнэхээр гачин юм болж шүү. Байшингаа өөртөө шатаачаа. Тэгээд одоо сайхан байшаа ороод суучих. Энэ ч одоо юу гэсэн үг вэ? Монгол улсад эдийн засгаар одоо дээшлээд энэ ард түмний амьдрал доор шүү. Юуны өмнө ард түмэнд амьдрал сайн бол улс их орн чинь хөгжиж шүү. Улс их орны хөгжил одоо дээрлээгээд ард түмний амьдрал дээшлэхгүй тэгээд энэ чирээс дорж чинь гэсэн үг шүү. Тэгээд сая хамтарсан засгийн газар байгуулагдаад нийлээ ажлуудыг бол хоёр нам бол хийлээ те. Улс их орныхоо төлөө бол тэгээ энийг бол миний бодвол бол ер нь манай зарим хүмүүстэй ингээд санал сарж явах ер нь зөв зүйтэй. Тэгээ бас хяналт байна гэж. Энэ чинь энэ хоёр нам хоёулаа эдсийн байхгүй шүү дээ. Эдсийн бол тэгээ одоо гаргаад үнэн зөвөр тавьж хэрэгтэй шүү дээ. Юуг нь идээд юуг нь болохгүй байна. Тэгэхээр хамтарсан засгийн газар байгуул болж байна. Ажил дэлхийн улс их орнуудын намууд чинь нэгдээр улс их орны ганцхан зорилго байх хэрэгтэй шүү дээ. Ард түмний амьдралыг дэвшүүлэх хэрэгтэй байна. Хэрвээ одоо ардсан нам гарлаа одоо та нар харж байгаарай. Наа чи зүгээр очиод тэгээд гидгээ сууч. Тэгээ нөгөөт нь бас гидэж. За тэгээд улсын орн цаашаа явахгүй наашаач ингэ гацаад ингээд тэгээд ард түмний амьдрал бүр дорно. Энэ хинч мэдчихэж шүү дээ. Тэгэхээр ерөөсөө одоо бас энэ таанаас гэсэн телевизээр гарч байгаа энэ олон одоо телевизээр бий болсон. Хооронд нь ясаа их биш. Телевизээр их гоё үг ярьж сая одоо наа телевизээр чинь тэр ярьж байгаад бол ингээд тэр Батболтын хүрд тэр үйлдвэрчний үеийн байгууллага шортж байгаа байдлаар ингэ гаргаад байна шүү. Ингэж хооронд нь хутгах биш. Ер нь Монголынхаа ард түмний амьдралыг яаж дэвшлүүлэх вэ? Тэгээд одоо бас наад ярилцлагч айгүй зүг гарч байна. Наад их хурлын гишүүч айгүй тэнийг юм байна шүү дээ. Одоо сая тэр өчигдрийн цаад тэр юугаар гарсан 25-аар гарсан нэвтрүүлгийг таанаа харсан баг үн нэмсэнтэй холбогдуулаад. Гэхдээ тэр компани захирлууд айгүй гоё ярьж шүү дээ. Бүр бодитойгоор ярьж шүү. Наад улс чинь дампуурсан байна шүү. Наад Монгол банкныхаа бодлого модлыг хараач, наад засгийн газраа хараач гэж. Ийм тэнийг бодлоготой явж болохгүй шүү. Тэгээд одоо арга хэмжээ аавна гэж яриад. Юу яа энд арга хэмжээ аав. Тэгээд одоо бараг нөгөө төвлөрсөн төлөвөд эдийн засаг руу орох гээд байна надад бол. Тийм яриад шүү. Наад харин компаниуд чинь энэ тэнд солонгос одоо хаана байдгийг тэр газар руу ч өөр хамт дахиж очиод үнийг судлаад одоо энэ чинь аль сулахаар авахгүй шүү. Засгийн газар өгөх юм уу тэг чадахгүй шүү. Орсыг хаалгаж шүү. Ийм гачин юмнуудыг их ярих юм аа надад. Тэгээд одоо ардсан нам бол энэ
Аскаас гацсан явдлыг бол ард түмэн бол бас дэмжиж явах шиг байна л да. Дэмжихгүй ч нэг нь байх шиг байна. Гэхдээ энэ ихэнх нь дэмжиж байна. Одоо энэ засгаар гацсан гэхдээ гацж байгаа биш шүү дээ. Наад чинь үргэлжлүүлэл явна шүү дээ. Одоо тэгээд цааш тавуулаад ажиллаж яасан. Тэгээд наа телевизүүдээс харсан. Тэр ардсан намын одоо дарга нарыг одоо сая үзүүллээ шүү дээ. Үнэхээр тайлангаа тавьж шүү. Тэр энэ код бол одоо асуудал асуугаад одоо тэгээд сайд нь хариулаад байна шүү. Гэхдээ ингэ болж шүү чи одоо. Ингэж л тэгээд чив чимээгүй тэгээд яасан ч мэдэхгүй алга болсонгүй шүү. Тэр бүгдөө одоо тэр гişүүдийнхээ өмнө гарч ирээд үгээ хэллээ. Ингэж ажиллаа, ингэж ажил болохгүй маань гэж ингэж ярьж л шүү. Наад учраас одоо бүгдөө сайхан ярьж ингэж болж. Нэгд ардсан нам бол одоо Монгол 90 оноос бид нар одоо бүгдөө чөлөөтэй ярьдаг, телевизээр хамаагүй шалчдаг юм боллоо шүү. Энэ чи хэний буй? Ардсан нам л буй. Ардсан нам гацаад ийм боллоо шүү. За баярлалаа. Би уцаа таслая. Тэгэхээр хугацаа нэвтрүүлгийн хугацаа дөнгөж 30 минут бол бас асуултаа маш товчхон асуул зүгээр бах. Өнөөдөр бид нар юу ярилцах вэ гэхээр хамтарсан засгийн газраас ардсан нам гарсан талаар мөн үндэсний зөвлөлт хорооны хурлын талаар ер нь ярилцъя гэж бодож байгаа. За дараагийн хүний уцааг авъя. Та товчхон асуулт саналаа хэлэхгүй юу? Би саналаа хэлье. Ардсан нам гардаг нь зөв ихтгэх байсан юм уу? Угаасаа яаш. Тэгээ нэг юм ярэ. Тэр бензиний үн нэмжээ штэ. Тэгээд одоо бензиний үн нэмээд ардтын яриаг нэг юу ч мэдгүй нэг баах юм уу гэж бодсон шүү дээ. Би тэр хитэн даргыг харсан гэж баярлалаа байна. Тэр хасралсны дараа амар сайхан гэж үгээж цэцээгөө хийж чадгаа байсан. Тэр хоёр хүнийг харчлаа би баярлалаа байна. Тэгээд одоо шалгаад буруу нэрсэн байж тээ. Тэгээд зүгээр одоо өөр бензин авдаг болох хэрэгтэй шүү дээ. Тэгээд хөдөө хэдэн хүн тэр эцэсгийн сайдтай хингэдэг нэг залуу гол хуралтай хамгаалаад нэмхэн зүйтэй. Тэгээд хэдэн автны хармаанаас мөнгө авч байгаа шүү дээ. Наадур чийцээд үгүй. Тэгэхээр одоо бол тэр дарга авч байгаа зүг ер нь үн мөнийн бууруулж тэр ханж машаа бууруулах зүг байх уу? Тэгээд нэг өдөр гинтхэн 5 өдрөөр тэр хийж байгааг та харж байгаа үстэй бодоод үстэй. Тэгээд буруу боллоо. Тэгээд хоногтой хичнээн литр бензин зарсан хин очтий тэр. Нэг юм л юм байдаг. За баярлалаа. Тэр бензин тосны үн нэмсэн талаар сая хамгийн сүүл засгийн газраас шийд гарсан бензин тосыг дур нэмсэн тэр зохих байгууллагуудын үе одоо нефт импортлогчдыг 10 тэрбум төгрөгөөр торгох болно гэж. Гэтэ энийг тодорхой ард түмэнд хэлэх ёстой. Үн нэмсэн хэд хоногтой хэдэн төгрөгийн ашиг олсон юм бэ? Тэр ашигаас нь бүр давуулж торгох ёстой. Зүгээр нэг 10 тэрбум юм уу 20 тэрбум гэж нэрлэх биш. Тэр олсон ашигаас нь илүүгээр торгож иж дараагийн удаа ийм үйлдэл хийхгүй байх гэж бодож байна. За дараагийн зочныг авлаа. Таныг сонсож байна. За би энэ саналаа хэлэх гэж байна. За ер нь яг хөөс төр засаг гэж байдаг бол тийм ээ. Ер нь энэ ард түмний амьдрал энэ 3 сая хүний монголчуудын амьдрал хаана баг гэвэл харах хэрэгтэй байгаа байхгүй юу? Өнөөдөр зүгээр нэг 10 20 хүн те юу гэж чараад юу гэж хийгээд тийм ээ ер нь яг 10 20 хүний амьдрал тийм ээ дээшлж явах юм уу? Энэ Монголын ард түмний амьдрал ирээдүйн сайн сайхан байх юм уу? Тэгэл энэ төр засгийн байгууллага шийдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр төр засаг мэдэх юм мэдэх хэрэгтэй. Хамаагүй хувьд байгаад мэдэхгүй юм хувьд өгч болно шүү дээ. Гэхдээ бензиний асуудал ч юм бол эргээд ард түмний амьдрал дээр айгүй хүнд тусч байгаа шүү дээ. Энийг л одоо би хэлмээр байна. Тэгээд төр засгийн байж байгаа, төрөөрний байж байгаа гэдэг нь айгүй арчаагүй. Хариуцлах гэдэг юм хэлж чадахгүй бие биендээ. Тэгээд нэг гоё юм сайхан ярьсан асуудал байх юм биш үү? Үнэхээр харамсч байна юм. Өөрөнгөө. Тэгэхээр үнэхээр Монголд байгаа бензин тосны үн бол машин дээр байгаа дэлхийн зах зээлийн үннээс бараг илүү гараа авчиж байгаа. Жишээ нь сарда дунджаар 2500-аас 3000 долларын цалин авдаг барууны орнуудын хэмжээнд Монголын бензин тосны үн хүрчээд байгаа. Энэ бол үнэхээр төр засгийн маш буруу бодлогын үр дүн гэж бодож байна. За дараагийн зочныг авъя. Таныг сонсож байна. Таныг сонсож байна. Та телевизээс жоохон холдоод ярил энэ шууг ангарахгүй да. Энэ одоо
энэ хоёр намын тоглоомноос болж ард түмэн бүр баларч байна шүү дээ. Ерөөсөн 4 жилийн хоёр нам ард түмний амьдралаар тоглосон. Одоо тэгээд манай ерөнхий сайд Монгол Ардын намын дараагийн байж байгаа том хөрөнгөтэй мөрөө эдийн засгийн сэтгэлгээтэй байх тэрийг албан ташгирч чадахгүй. Намын ажил мэдэхгүй. Өдөртөн зохион байгуулах чадваргүй. Хажуугаар нь тэр хөлсөх гэдгийг сахсуу өөрийгөө магтсан таксан нэг ахтар хүн. Атсан наматаа сая ямар юм болов тэр ийм учраас хоёр намын арчаагүй юм байдлаас болж ерөөсөө энэ намын үйл ажиллагаа намын энэ юм бол нам чи ерөөсөө зөвхөн сонгуулийн үед одоо үйл ажиллагаа нь явах. Тэгээ бусад үед одоо улс орны мөлдөлтөд ингэж заваач орсож явах юм ямар хэрэгтэй би. Тэр өөрийнхөө юм шиг яваа. Хоёрдугаарт нэг төрийн зохицуулалттай эдийн засгийн байгууллагын зах зээлийн байгууллагын юм учраас бол энэ төрийн зохицуулалт гэж юм байхгүй болчихсон. Хэдэн баячуудын хоорондын хувьдааны зохицуулалт болсон юм л юм шүү дээ. Тэгээд одоо ерөөсөн ийм ч одоо сайхан боллоо, ийм сайхан эдийн засаг тэгж өслөө ингэж баяжлаа гэдэг тийм нэг түүний хувьдааны эдийн засаг болж шүү дээ. Ард түмэн үнэхээр одоо яахан одоо Улаанбаатар хотод одоо хажуугийн хороол хажуугийн одоо захын хорооллуудаар яваад иддэг болоод үнэхээр үлддэг байна шүү дээ. Нилээд юм байна. Шинэ ийм засгаас гарах нь зөв гэж. Ер нь бол дэлхийн аль ч оронд ийм Монголд сая бий болсон шиг ийм хамтарсан засгийн газар гэж байдгүй юм аа. Зүгээр ямар хамтарсан засгийн газар байдаг вэ гэвэл олон нам оролцдог тодорхой квот тогтоодсон. Өөрөөр хэлбэл их хурлд сонгогдсон намууд тодорхой хэмжээний квотыг давж чадаагүй нөхцөлд хамгийн өндөр авсан нам нь өөр жижиг намуудтайгаа хамтарч иж засгийн эрх барьдаг тийм тогтолцоо байдаг болохоос биш Монголд байгаа шиг хангалттай одоо хуулийн заасны дагуу хангалттай квота буюу талаас илүү хувийг авцсан мөртлөө ингэж хамтарсан засгийн газар байгуулдаг тийм дэлхийд байхгүй. Тэгэхээр үүнийг үл хүмүүс янз бүрээр үзэж байгаа л да. Нэгдүгээрт нэг хэсэг усж юу гэж үзэж байгаа нөхөд 7 сарын 1-ний үйл явдлаас шалтгаалаад тэр үед бий болсон улс төрийн тун эгзэгтэй байдлыг намжаахын тулд ардсан нам засгийн газарт орж одоо намжаалаа тэгээгүүл байдал хэвгүй ирэх байсан гэж хэлэх нэг хэсэг усуд байдаг. Нөгөө хэсэг усуд юу гэж нэхэр энэ бол ерөөсөө ман намын тухайн үеийн одоо Монгол Ардын хувьсгалт нам тухайн үед байсан дарга баярын хийсэн том алхам нь маш амжилттай болсны үр дүнд ардсан нам тэрэнд нийтгээд засгийн эрхэнд орсон. Юу вэ гэвэл 7 сарын 1-ний дараа Монголд улс төрийн байдал эвгүйгээр эхэлж ардам өшөө бухимдаж болох учраас тэр байдлыг намжаахын тулд 5 хүн алсандаа одоо гэмшсэн баярын засгийн газар одоо ийм захитай алхам хийж ардсан намыг өөртөө оруулсан юмаа гэж ярьж байгаа. Тэгэхээр сая нөгөө би түрүү хэлжсэн ардсан намын бүлгийн дарга сайхан бэлэг хэлж хэлээ л дээ. Одоо ицсэн 90% харж идүүлсэн бут ургадгаа гэж. Үгүй үнэхээр ардсан намын 3 жилийн хугацаанд тэгж идүүлж байсан юм бол яах гэж хүнжилтэнд байгаад байсан юм бэ? Үнэхээр тэр хийх гэсэн ажлын төлөвлөгөөтэй ажил нь бүтэхгүй байсан юм бол гэрээндээ заасан үүргээ нөгөө тал нь биелүүлэхгүй байсан бол яагаад өдний хүртэл дугаа яваад байсан. Тэгээд гээг үнтхэн сонгуульд өгөхөөр гарчлаа гэж ингэж хэлэх хүмүүс байдаг. За би дараагийн хүнийг авъя. Таныг сонсож байна. Таныг сонсож байна. Та асуултаа шууд тавьж болно. Би нэг өмнө танаар асуух гэсэн хууль эрх зүйн талын нэг юм авч асуусан. Энэ жолооч нарын дунд албан даатгал гэж нэг юм гарч ирсэн байх. Энэ ер нь ийм байх ёстой юм уу? Энэ дэр бас нэг тодорхой хэмжээний үндсэн хууль зөрчилсөн ч юм уу нэг юм тал байгаад байгаа шиг санагдаад байна. Энэ даатгал гэдэг нь өөрөө зам юу нисгэн гоцсны билет төмөр замын билет хот орнуудын тээврийн хэрэгслээр албан ёсны даатгал байдаг болохоос бусад тал дээр дандаа тэр юуны юугаар байдаг юм шүү. За ярих юм шүү. Энэ дээр та нэг зөвлөгөө өгөөд өгөөч. 1997 оны 98 онд би ил товчоо сон дээр нэг 6 нүүрийн бичээсийн замын цагдаагийн талаар тэгэхээр жолоочийн хариуцлагын даатгал гэж манайхан нэрлэж байгаа энэ даатгал байх ёстой. Өөрөөр хэлбэл сайн дурын даатгал гэдэг бол өөр хэрэг.
явж байгаад машинаа гэмтээчихвэл авах таатгал жолоочийн буруугаас шалтгаалаад хэрв машин жолоож байгаад өөр хүний машиныг гэмтээчихвэл төлбөрийн чадваргүй жолооч яах вэ гэвэл хүний 10 сая төгрөг 100 сая төгрөгийн машиныг гэмтээсэн жолооч төлбөрийн чадваргүй энэ тохиолдол яах вэ? Хэрв тэр хүн жолоочийн хариуцлагын даатгал гэдэг юм байхгүй бол нөгөө 100 сая төгрөгийн машины эзэн хохироод дуусчдаг. Юмгүй өнөөс 2 чигийг авах уу яах вэ гэдэг шиг. Тэгэхээр жолоочийн хариуцлагын даатгал гэдэг бол энэ хөгжиж байгаа хөгжингөө аль ч оронд байдаг зүйл. Үнэхээр машин барья гэж байгаа юм бол жолоочийн хариуцлагын даатгал гэдэг юмыг жолооч заавал авчих хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр бол хүмүүс буруугаар ойлгоод байх шиг байлаа. Жолооч болгон буюу иргэний үнэлгээтэй хүн болгон жолооны үнэлгээтэй хүн болгон жолоочийн хариуцлагын даатгалыг төлөхгүй. Зөвхөн тэр машиныг барьж байгаа машины эзэн тэрийг төлнө. Зөвхөн төлөхдөө яах вэ гэвэл энэ машиныг хэн унах вэ гэдэг нэрийг өгөөрэй гэсэн тийм байлаа. Тэгэхээр эргээд улс төрийнхаа зүйл рүү оръё доо. За дараагийн хүнийг авъя. Таныг сонсож байна. Орон гэрээ. За би тэр онгоцны вагоны билет автобусны билеттэй даасгал юм маньяасан дээр байх хэрэгтэй. Тэр байг юу дөөрөл хүмүүс амтгий сайн гэдэг. Ямар хийсэн дараа антаарга тэр юу гэж тайлбар мэдэн гаргаж өгдөг байхгүй юу? Нэгдүгээр хоёрдугаар нь тэр ахын ингэ шуудагч юм. Өхима яагаад өгч чаддгаа ч юм уу дээ. Тэгээд юунаас би хэлий одоо чамтай шууд хэлчихсэн. Энэ хоёр намын хүн стартд ордог байж тээ. Эцэг бүгд Австрийн янтаа юу та. Австрийн юм хийж байгаа тэгээд одоо ийдч юу байх вэ? Тэр баячуудаа тэр хөрөнгөтэй хав. Тэгээд сууж хурл сайхан самбоо тэрэгтэй үнтэй. Аз бүгд хата яг юм тий. Одоо сайн техникээр нь гаргасан нэг хүүхд юу хоёр тэр тараханд яаж юм гэж байгаа. Тэгээд сайхан гараад тэрийг тоохгүй. Эдгээр эдэж байгаа энэ Монгол ардын хүчлэвэл өөрсдөө аяж өөртөө болж байгаа. Ийм л хасанатаар хүмүүстээ өөрсдөө дээд гарахын тулд ингээд хуулиндаа утгач чинь хийгээд одоо ингэ яваад байна шүү дээ. Баярлалаа. Тэгэхээр энэ бизнес хийдэг Монголын одоо бизнес сэтгэлгээтэй олон хүмүүст олон энэ компани эздэд бол бас шууд буруу гөхөд арай буруу ах л да. Хэрв хууль ёсоор үйлчилдэг байсансан бол тендер нь шудраг байсансан бол улс төрчид нь бизнесмэнүүдийг дарамтлаж сонгуулийн үеэр мөнгө нэвтэггүй байсансан бол тэр наран тулын сайхан самбуун Кэрженко Баттулгын байдаг юм уу? Хас банкны эзэн тэр ган хуйгийн ч байдаг юм уу тийм ээ? Апогийн эзэн тэр нөхдүүд улс төрд орох үнэхээр ямар ч сонирхол шалтгаан байхгүй. Тэр орохчгүй. Сарын 1 сая төгрөгийн цалинтай, сая өрхгүй төгрөгийн цалинтайгаар өдөржингөө хэрүүлээгээд их хурал сууж яхахыг ямар ч бизнесмен хүсэхгүй. Бүх юм шудраг байсансан бол харамсалтай нь тийм биш болохоор ороод байгаа. Саяын хуулиар ард түмний амьдрал ядуураад байна гэж үнэхээр үнэн л дээ. 2.8 сая хүнтэй Монгол орн өнөөдөр өөрийнхөө хүн амыг хүнсээр хангаж чадахгүй байна. Өлмөн зэлүүн байж байгаа маш олон хүн байгаа. Гэтэл бидний хөрш урд хятад 1 тэрбум 340 сая хүнтэй дахиад хэлээ 1 тэрбум 340 сая хүнтэй буюу 450 хятад хүн нэг Монголтой харьцаж байгаа. Нэг Монгол хүнд 450 хятад хүн нөөгдөж байна. Тэгэхээр тэр хятад улс яагаад өнөөдөр хүн амаа хүнсээр бүрэн хангаж чадж байгааг бол энэ ерөөсөл манай төр засгийн эрх баригчдын ачаагүй их орноо хөгжүүлээ гэж бодохгүй байгаатай шалтгаалж байгаа л да. Тэгэхээр ард түмэн үнэхээр оюуны мэдлэгт хомс юм ойлгохгүй байх тусмаа энэ төрд гарсан луурчдаг гэж бид хэлээд байдаг. Энэ үл бүтэх нөхдүүдийг бол сонгох тэр боломж нь улам их болоод идэг. Яагаад гэвэл сонин уншихгүй, мэдээ үзэхгүй, интернет рүү бүрч орохгүй, улс төр юу болоод байгааг нарийн ширээнийг ерөөсөө ойлгохгүй 21 мянган өгнөгт нь ойчолж очиод архиа угаал тэгээ сайхан болчихжээ. Тэгээ ийм үед бол Монгол орн үнэхээр хөгжөхөд хэцүү л дээ. Жишээ нь өнөөдөр Монгол орн 50 нас хүрээгүй ерөнхийлөгчтэй байна. 50 нас хүрээгүй ерөнхий сайттай байна. Гэхдээ ийм байхад энэ улс яаж хөгжих юм бэ? Амьдрал мэдэхгүй баг хөдөлчин нялх хүмүүсийг сайд болгочихж штэ. Ийм байхад Монгол орн үнэхээр хөгжихгүй. Яаж хөгжихгүй? Өнөөдөр
Аюултай тэмцэх газрын дарга нь 55 нас хүрсэн хуульчийн мэрэгжилтэй хуулийнхаа мэрэгчлэр тэдэн жил ажилласан байх ёстой гэж ингээд нарийн заасан мөртлөө Монгол улсын ерөнхийлөгч юм уу ерөнхий сайд болох хүнд насны босго байхгүй ерөнхийлөгчд 45 гэж байгаа. Тийм мэрэгжилт хийж байхгүй одоо ингээд өөрөөр хэлбэл барууны орнуудад араа ийм Монгол шиг ийм хар нялхаараа 30-40 наснда одоо ингээд сайд ерөнхий сайд болоод ийм явдаг зүйл бол тун ховор байдаг л да. За дараагийн үзэгчийг авъя. Таны сонсож байна та асуултаа. Араа мэдрэг. Энэ хатсан nama одоо энэ засгаас гардаг хамгийн зөв гэж бодож байна. Энэ гадуур ч одоо хүмүүс тэгж байгаа шүү дээ. Их зөв зүйтэй алах юм боллоо гэж. Одоо энэ саяны холцараасна одоо жишээлбэл мэдээд хаарлаа та. Энэ хатсан нөхдөч их гой сандыг тавьсан юм байна шүү дээ. Гаргасан юм байна. Бүгд сандуудын одоо намаа нөхдөч авчаад тэр мөнгө зөргөөр гацаагаад. Одоо ийм одоо байдлаараа дэс юм байна шүү дээ. Тэгвэл арчсан намын тэнгийн хэл байна шүү дээ тэгвэл. Яах гэж засгийн хамтарсан засагт орсон юм бэ ер нь. Гэхдээ юу гэдэг арчсан хүн мэдээж их хоорондоо юм хий бүтээй гэж норсон байх чи бодож байгаа шүү дээ. За та асуултаа тавьд дуусна уу? Тийм учраас би нэг зүйлтэй алхам боллоо гэж бодож байна. Та ер нь шударга тэмцэгчний хувьд та ер нь асуудыг өөрөө юу гэж бодож байна? За би хариулъя. Хулгайч юм би хулгай хийхэ боллоо гэд найзуудаа зарлахад бол мэдээч сайн. Архичин хүн би архинаас гарсан шүү одоо дахиж архихгүй гэж зарлал маш сайн мэдээж. Тэрнтэй адилхан хамтарсан засгийн газарт орчход өөр төрөйд нь орчоод ард түмэндээ янз бүрээр хилэгдчихэд одоо гарч байгааг нь мэдээж одоо ард түмэн буруу гэж хэлэхгүй л байх л та. Тэгвэл анхнаасаа яах гэж ийм засгийн газарт орсон юм бэ? Ерөөсөө парламентын засаглал гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр парламентын сонгуулийн үеэр олон асуудал авсан намын засгийн эрх барьдаг. Энэ бол дэлхий дээр байдаг л зарчим. Гэтэл Монгол дэлхий дээр байхгүй зарчмаар засгийн газар байгуулсан. Өөрөөр хэлбэл дийлэнх олонхын саналыг авсан засгийн нам нөгөө өчүүхэн санал авсан буюу цөөнхийн санал авсан арчсан намтайгаа хамтрна гэдгийг одоо ойлгохгүй байгаа байхгүй. Тэгэхээр яах гэдэг гэж хамтарсан. Тэгээ нэгэнд хамтарсан хойноо одоо элдв хачин яриад байгаа чинь гайхаад байгаа юм л да болно. Ер нь Монгол хүн бол заагүй ёогу гэхэд дуртай. Тэгээ ер нь урагчийг монголчууд ерөөсөө Чингис хаанаас эхлээд дургүй байдаг шүү дээ. Зоригтой шудраг байх юм бол дайснаач үнэлдэг байсан. Тэгээ ард түмнийхээ саналыг авчиад ард түмэн та хоёр хамтар засгийн эрх барьяараа гэж санал өгөхөөсөн бол ер нь сонгуул явуулах шаардлага байхгүй шүү дээ. Өчнөө тэрбумын зардал гаргаад 5 хүнийхээ амь насаар тоглолцоход сонгуул явуулчихад тэгээд өөр төрөйд нь яваад орох шаардлагагүйсэн байхгүй юу. Яг энийг цаг хугацаа харуулна. Гарах нь зүг байж юу? Гарсныхаа үр дүнд арчсан намын рейтинг өсөх нь эсвэл буурах нь гэдгийг 2012 оны сонгуул харуулах байх. За дараагийн зочин авъя. Та шууд асуултаа авахгүй юу? Телевизээс та жоохон холдоод ярихгүй. Би таныг сонсож байна. Та асуултаа шууд тавьж болно. Шодрын гэдэг Намжаа цаадгач хоёр хацтай хаус гэдэг хэвээр яа гэдэг Тэр үн чинь айлын хармааны өрөөнд мөрөнд амьдардаг ядуу хүн шүү дээ. За тэрийг аюултай тэмцэх газраас асуух зүг байх л да. Энэ шодрын номонд байна. Аяр намын зурагтаасаа жоохон холдоод ярихгүй юу? Шуугаад байна. Сонсогдохгүй. Зурагтаасаа жоохон холдоод ярихгүй юу? Энэ арчсан намын шудраг байсан бол ард түмэнтэй арчсан ардын Монгол ардын намын үйл бодлыг илэрхийлээд их харцах байсан болоо. Тийм шудраг усууд юм л. Ард түмнэр тэнд дормжилж ирсэн надад. За баярлалаа. Одоо туслах бол байна. За баярлалаа. Юу сайн үнтэй санал нэг байна. Үнэхээр шудраг байсан бол яах гэж анхан хамтарсан юм бэ гэж би Facebook дээр сая нэвтрүүлэг хийхээс өмнө бичсэн байгаа. Монгол улсын засгийн газар хятадын засгийн газраас 3 тэрбум доллар хүсчээ гэд бизнес дундуур зураас mongolia.com сайт дээр бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсын засгийн газар 3 тэрбум долларыг хятадын засгийн газраас хүссэн байна гэд хангалттай материал байгаа. Тэрийг та бүгд бас сонирхоорой. За би дараагийн зочноо аваадах. Та
Шууд асуултаа тавьж болно. Байна уу? Байна уу? Таныг сонсож байна. За. Энэ бензинийн нэмсэн чинь 200-300 төгрөг тийм ээ. За. Нэмчээд ичгүй хасах 50 төгрөг асуулаад ямар мохоо тийм тодорхойтой. Энэ нь надад болох зөв. Тэг бензинийн 200-300 төгрөг нэмчихсэн тийм үү? Сая хасах юу гэж 50 төгрөг асуулаад эргээд одоо küçük энэ засгийн газрын küçük юм байгаа шүү. Энэ юм яа нэг хэлчихье. Гэхдээ ер нь аливаа улс оронд баян ядуугийн ялгаа хит ихсээд ирсэхээр ард түмний дотор ундууцах ийм үйл явц гардаг. Энэ бол хууль. Тэр тусмаа хууль бусаар баяжсан нөхдүүд бол маш их айж байгааг ч бас мэдж байна, иргэд мэдж байгаа л да. Дэлхийн аль ч оронд одоо эмх замбраагүй байдал гарахад яадаг вэ гэхээр нөгөө мөнгөтэй хөрөнгөтэй хүнлэл ядуу иргэдэнд дайрдаг. Тэгээ ийм явдал болохгүйг бол яах ёстой юм бэ гэвэл ард түмний амьдралыг сайжруулах ёстой. Өнөөдөр харамсалтай нь Монголын ард түмний амьдралыг нэг сайжруулъя гэж үнэхээр энэ төр засгийн эрх мэдэлд байгаа хүмүүс нэг их хүсэхгүй байх шүү байгаа. Тэрнээс чадахгүй дээ биш, мэдэхгүй дээ биш. Үнэхээр ард түмэн амьдрал нь сайжраад чөлөө цагтаа болоод ном уншдаг болоод сонин хэвлэл үздэг болоод мэдээ үздэг болоод чөлөө цагтаа болоод юмыг ойлгох ийм боломжтой болоод ирэхээр яадаг вэ гэвэл энэ ард түмэндээ худлаамжт өгöd байгаа хууль усаар баяжаад байгаа энэ нөхдүүдийг дахиж хизээд сонгодгүй учраас ард түмнийгээ тийм боломжтой байлгахыг хүсэхгүй байгаа. Хоёр нарны хооронд ажиллаад нэг хоёр цалингийн хооронд өлсөд өгөхгүй хэмжээний л цалинтай байгаад байх юм бол нөгөө хэдэн баячуудад нь маш их хэрэгтэй. Үнэхээр энэ 22 жилд Монголын ард түмний амьдралын арчлалын гэж байгаа гэдэг юм авилгалын 22 жилд Монголын ард түмний амьдрал сайжирсан юм бол ганцхан үзүүлэлтээр л бүх дэлхийн үнийг шалгаж болдгийг. Ганцхан үзүүлэлтээр. Тэрнээс эдийн засагт хэдэн хувиар өслөө, хэдэн тонн алт гаргалаа, хэдэн тонн одоо нүүрс гаргаж яа ийм өндөр байшинтай боллоо. Хүн болгон дуртаагаараа ярьдаг боллоо гэдэг юм эсвэл годомж дүүрэн машинтай боллоо гэдгээр биш юм аа. Ердөө ганцхан хөдлөшгүй үзүүлэлт нь юу байдаг вэ гэхээр тухайн улс орны эдийн засаг хөгжөөд ард түмний амьдрал сайжирч гэнэ үү гэдгийг ард түмний дундаж наслалтаар илэрхийлдэг хөдлөшгүй. Өнөөдөр Монголын ард түмний дундаж наслалт яасан бэ гэвэл 1990 онд 66 байсан бол өнөөдөр 63 болцсон. Албан бус статистикаар 64 байгаа. Өөрөөр хэлбэл 90 оноос хойш монголчуудын дундаж наслалт 63 болтлоо буюу 3 насаар буурсан. Өөрөөр хэлбэл яагаад буурсан бэ гэвэл цалин бага байна. Стресс их болсон хүмүүсийн социализмын үед орчныхоо бүхэл, давхрынхаа бүхэл, байрныхаа өмсөх хүмүүс мэддэг байсан юм аа. Манай тэдгээр орцын тэдэн тоод тийм айл байдаг, хүүхдэн тийм гэдэг, авгаан тийм ажил хийдэг, нөхөр тийм ажил хийдэг гэд хүмүүсийн хоорондын харьцаа өөр байсан. Би өөрөө илүү социализмыг санагалзаад байгаа юм биш. Коммунист төсөл гаргаад байгаа юм биш. Өнөөдөр Монгол тэгвэл яасан бэ гэвэл юу байрныхаа битэл давхрынхаа хажууд айлаа хүртэл мэдхээ болцсон. Өөрөө л хүн чанар айжмаар гээгдээд байгаа. Тэгэхээр хүн гэдэг бол зөвхөн мөнгөний төлөө амьдрдаг биш, бас сайхан амьдрахын төлөө байдаг баг. За би ингээд сүүлчийнхаа үзэгчийг авъя. Та маш тавчхан асуухгүй юу? Таныг сонсож байна? Байна уу? Байна уу? Ингээд энэ нэвтрүүлэг үзэгчтэй маргааш өглөө 9 цаг 30 минутаас давтан. Тэгэхээр өнөөдөр бид уулын энэ хамтарсан засгийн газраас ардсан нам гарсан талаар хүнтэй хэлцэх байсан. Би хэн гэдгийг хэлээд яах вэ? Харамстай нь ажил гарсан шиг нь ирсэнгүү. Мэдээж хамтарсан засгийн газраас ардсан нам гарсныг бол зөв гэж үзэж байгаа. Гэхдээ ер нь орох шаардлага байсан юм уу гэдэг ард түмэн 12 оны сонгуулиар шийдэх бах. Үнэхээр энэ 2.8 сая хүнтэй улс орныг хөгжүүлнэ гэдэг бол одоо барууны нэг томхон компанид баг удирдлагын хийх ажил. Өнөөдөр монголчууд залхуу биш. Бид олон удаа хэлж байгаа Солонгост очиод ажиллаж байгаа монгол хүн 3-4 солонгос хүний хийдэг ажлыг ганцаараа хийгээд чадчихээн. Солонгост очиод аливаа үйлдвэрлэл дээр монгол хүн маш хурдан дасан зогсоод ажиллаж чадчихээн. Өндөр цалин авч болж байна. Тэгээ яагаад Монгол тэгж болохгүй нэг бол үнэхээр төр засаг маань энийг хийж чадахгүй байна. Тэгээ түрүү нэг хүн ярьж байсан энэ намуудыг татан буулгахлаар ерөнхийлөгчийн гаргасан саналыг их дэмжиж байна гэж.
Үнэхээр тэр бүтдэг бол сайн байна. Гэхдээ нөгөө талаас нь бас харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зарим хүмүүс ярьж байгаа бүх номуудыг татан болгож байгаа ерөнхийлөгчийн засаглал тогтоох тийм бэлтгэл ажил явагдаж байгаа юм биш үстэй гэж. Тэгэхээр үүнийг ч бас бодох хэрэгтэй байх. Үнэхээр 12 онд та бид монголчууд зөв сонголтоо хийж чадахгүй бол байдал улам хэцүү болох байх. Зөв сонголтоо хийх юм бол шудраг хөмсөө гэдэг юм уу тэр жансан дургуун хэлж байгаагаар миний төлөө өөрийгөө золиослж чадах хүнийг л сонгож чадвал ард түмний амьдрал сайжрах байх. Жансан дургуун нэг ярилцлагад өгсөн байсан. Та ер нь ямар хүнийг их хуралд сонгох вэ гэсэн чинь миний төлөө өөрийгөө золиослж чадах хүнийг л би сонгоно гэж хэлсэн байлаа. Мэдээ золиосно гэдэг шууд утгаар ойлгох шаардлагагүй байх. Өөрөөр хэлбэл ард түмнийхээ төлөө тэр саарл ордонд нь ажиллаад 4 жилд нь хүчиг болтлоо тархах биш харин тураад ядаргаанд бараг орших ийм хэмжээний ажил чаддаг тийм хүмүүсийг л бид 12 онд сонгох нь зөв баха. Ингээд энэ нэвтрүүлэг маргааш 9:30 минутаас давтагдана. Баярлалаа. Би тэднийг үзье. Тэгэж хий.